Франциск компани нь 2008 онд байгуулагдаж хятадын боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн хамгийн анхны компани юм. Уг компани нь 2009 оноос тэтгэлэг хөтөлбөрт хамруулж эхэлсэн. Франциск компани нь одоогоор хятад улс руу 600 гаруй оюутан залуу суралцахаар явуулсан бөгөөд 30% нь тэтгэлгээр суралцаж байгаа. Франциск компани хятадын боловсролж ажиллал, хятад хэлний сургалт, хятад хэлний ном орчуулга, экспо зохион байгуулах, боловсролын аялал гэх мэт чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. Тэгсэж ирсэн оюутан залууст ажлын байран зуулчиж өгдөг ба дунд шатны англи хэлтэй оюутан залууст зуны амралтаар Америк явуулж аялангаа ажлын хөтөлбөрт хамруулдаг. Явсан оюутантай өргөл холбоотой байдаг бөгөөд эцэг их ар гэрийнхэнтэй холбоотой байж хэрэгтэй мэдээлэлээр үргэлж хангадаг. Оюутан залуусыг оролдоон тэмцээнд оролцохыг маш ихээр дэмжин урамшуулдаг компани юм. Тийм ч учраас би Франциск компаниар үйлчлүүлэх тартай та бүгдийг бас үйлчлүүлэхийг урьж байна. Ухаан хот нь бүгд 8 дахь хятад ард улсын хөвөө мужид оршдог бөгөөд хот нь бүгд 8 дахь хятад ард улсын төв 5 том хотын нэг юм. Ухаан хот нь 8494 м² талбайтай 10,545 мянган хүн амтай. Дэлхийд 3-т ордог хөх мөрөн Ухаан хотод урсан өнгөрдөг. Зам тээврийн дэд бүтэц маш сайн хөгжсөн. Ойрын хэдэн жил Ухаан хотын эдийн засаг хурцтайгаар хөгжиж байгаа. Ухаан хот нь аялал жуулчлалын бас нэгэн том хот юм. Хожим багшийн их сургууль нь Үчаанд оршдог бөгөөд 2000 га газар хамарсан талбайтай. Хожим багшийн их сургууль нь 1903 онд байгуулагдаж 1985 онд Хожим багшийн их сургууль нэртэй болсон. Манай сургуулийн доторх орчин саруул удам, оюутан сурагчдын суралцах болон чөлөө цагаан хөгжилтэй боловсон өнгөрүүлэх боломжийг бүрэн дүрэн хангаж чадсан сургууль юм. Манай сургуульд одоогоор 30,000 гаруй оюутан суралцж байна. Сургууль нь үндсэндээ бакалавр, магистр, доктор, докторийн дараах сургалтанд өндөр түвшний боловсролыг олгож байна. Хожим багшийн сургууль нь 24 факультет, 60 сургалтын төв, 59 бакалаврын мэргэжил, 94 докторийн мэргэжил, 184 төрлийн магистрийн мэргэжилтнийг дэлхийд дахина сургаж байна. Манай сургууль нь 2 намын сантай бөгөөд намын сан сурагчдын суралцах таатай орчин бүрдүүлж өгсөн их баялагын гол төв юм. Намын сан дотроо 280 мянган ном сурах бичгтээ интернет ном болон олон улсын харилцааны тоон систем интернеттэй манай сургуулийн намын сан Хубэй мужийн дээд сургуулийн ихэнх жагсдаг юм. Хятад сурагчдын албан нь 1999 онд байгуулагдсан бөгөөд Хятадын хамгийн эртний гадаад оюутныг суралцуулах мөн Хятадын засгийн газрын тэтгэлгээр суралцуулах эрхийг авсан сургууль юм. Манай сургууль нь Хятадын 700 ихтэй сургуулиас 36-т нь жагсдаг. Сургууль нь гадаад оюутан хятад хэл, боловсрол судлал, бизнесийн удирдлага, сэтгэл судлал, түүх нийгэм, физикийн ухаан, техник технологи гэх мэт 59 мэргэжлээр суралцуулдаг. Манай сургуульд өндөр боловсролтой багш сургам хүмүүжүүлэх олон жилийн дадлага туршлагатай багш нар ажилладаг. Манай сургуульд Америк, Англи, Казахстан, Канада, Орос, Монгол гэх мэт 100 гаруй орны 2200-аад оюутан залуу суралцж байна. Оюутан залуус та бүхний хожим багшийн сургуульд суралцахыг урьж байна. Намайг Төмөхөө Автод цэцэглэгэр хэтих Хятад улсад ирээд 4 жил болж байна. Би Баян-Онгор аймгийн 9 жилийн дунд сургуулийн 9-р ангийг төгсөөд 2010 онд бүгд 8 дахь Хятад ард улсад ирж Тэнгэрийн зац дунд сургуулийн хэлний бэлтгэл суралцсан. 2011 онд Франциск компаниар Бээжин хотын эдийн засгийн их сургуульд хэлний бэлтгэл, 2012 оноос 2014 онд Ухаан хотын багшийн их сургуульд Хятад хэлний багш орчуулагчаар суралцж байна.
Хичээл болон хичээлээс гадуурх чөлөө цагийг үр ашигтай хөгжилтэй өнгөрүүлж маш их юмыг суралцахыг хүсдэг. Тийм ч учраас би чөлөө цагаараа татвар байранда интернет ном болон сэтгүүл танин мэдхийн сонин сэтгүүл уншиж оюуны цар хүрэгийг тэлдэг. Манай сургуулийн намын сан нь суралцах орчинг маш сайн бүрдүүлж өгсөн учраас 7 хоногийн 3 өдөр намын санд сууж Хятадын түүх соёл болон уран зохиолын ном уншиж Хятад улсын түүх соёлын талаарх мэдлэгээ өргөжүүлдэг. Хагас бүтэн санд Хятад найз нөхөд болон гадаад найзуудтайгаа ширээний теннис болон агаарын теннис гэх мэт спортоор хичээл чөлөө цагаа зугаатай сайхан өнгөрүүлдэг. Сургуулиа зохион байгуулж би тэмцээн урлаад найз нөхөдтэйгээ идэвхтэй оролцдог. Миний бодлоор Хятад улсад ирж суралцсанаар нэгдүгээр биеийн даад сурсан бөгөөд гадаад маш олон найз нөхөдтэй болсон. Гадаад найз нөхөдтэй болсноор олон орны түүх соёл болон ёс заншны талаар мэдэж авсан төдийгүй харилцааны соёл бие авч явах байдаг гэх мэт олон сайхан зүйл суралцсан. Энэ 4 жилийн хугацаанд миний хувьд маш их үр бүтээлтэй өнгөрсөн. Таслалт зэмждэг Фараксис компани хамт олон болон багш нартай маш их баярлаж байна.